Бичиж Эстинүн Чандман Эрдэнэ 1-р бүлгийн 6-р хэсэг. Сумын наадмын 2 дахь өдөр эхэлж бөхчүүд амаа аваараа хэмээн чанга ярихчээр ярих нь тодхон сонстно. Тэнгэрт хэсэг бусаг үүс гарan сэрүүн салхиг салхилах нь хангаан нутгийн онцлог гэлтэй. Одыг амаа авахаар гарын даруй зүглэж явтал Баатар гинэтхэн өөдөөс нь гарч ирээд "За, ганган од ам авах нь уу? Сайн уу Баатраа? Юун сонин хүн бэ? Миний сайн муу яхав? Цаад цээ чинь бөөн уур. Яасан гэж? Чи үеэл дүүг нь хайчихаа үздэй. Энэ жил цолгордож явсан болтой юм да янз нь. Би ямар амлаад авсан биш дээ. Оноолтор таарлаа. Харгүй сайхан барилдлаа. Болоо юм биш үү? Хэн мэдхөв? Жоохон хүүд ирбэрэ гаргалаа л гин. Намайг амлаад чадахгүй дээ л гин. Баян аавынхаа мөнгөөр сумын наадмыг бодлоонтууллаа л гин. Бөө юм ярьж байна. За тэр яхав? Одоо ч мөнгөний наадмал болдог болж дээ. Гэсээр үгний хариугүй цааш одов. Од. Энэ цээ ямар сонин болчихсон юм бэ? Огтуд чи ховж хөөцөлдөөд гэж бодсоор гарын да хөлийн цэц дээр очлоо. Одыг нэр сонсож байтал цээс өрөнгийн аав аймгийн зан цэгмэд ирснээ гарын да залуугийн чихэнд юу ч юм шивнчгээд одыг минь асуусныг сонссон ч үгүй явчихав. Гарын да цээс өрөнгийн нэрийг огт хэлэхгүй байгааг анзаарсан од "Нэг бүхэл дутаад байна да. Та нэрсээ сайн хардаа" гэхэд өнөөх залуу "Цээс өрөн л байгаа штэ. Чи барах уу?" гэд мушил зав. Од дүрсгийн "За тэгвэл цээс өрөн амлаа. Биччих" гэхэд гарын да залуу сандран "Хөөе. Өөр зөндөөл бүгчүүд байна шүү дээ. Тэднээс аваач. Биччихээ. Цээс өрөн" гэчгээд од явчихав. Өөрийг нь амласныг сонссон цээс өрөн чавх шиг улаан "Өөдгөө навшвэ. Бэлтгэл муутай байгааг мэдсээр байж. За яах вэ? Би тийм амар санагдсан байлгүй" гэж айхтар уурсахад Баатар "Би хэлээгүй юу? Чи л найз гэж сүжрээд байдаг байсан. Ийм л хүн байж болохгүй бол яварчихгүй юу? Новшиг" гэж улам шүүгдэв. 3-ын даваа эхэлж бөхчүүд барилдаж эхэллээ. Цээс өрөн хөмсгөө зангидсаар од руу дөхөн урж хийзээ харан дөхнө. Гэтэл юу юугүй ширүүн аадар асгарч эхлэв. Бөхчүүд өрхөө болон асарлав гүйлтэхэд одч дуурайн эрэхтэл цээс өрөн ухсхийн араас нь тэрж аваад дээш өргөн унахыг оролдов. "Хөөш чи" гэж од орилсон ч цээс өрөн тавьсангүй. Өргсөн чигээрээ эргүүлж шидэх гэснээ өөрөө халт гიშгэн унаж орхилоо. Гэвч цээс өрөн шарлахаж дахиж барилдъя гэж зүтгэхэд үзэгчид бүүлэн хашгирч дургуутслаа илэрхийлэн "Өөрөө араас нь бариад унчхаад болоо бол дахиж барилд" гэгчлэн орилдов. Гэнэт орсон аадар төдхөн зогсож нар хурцаар төөнөж эхэллээ. Нөмөр бараадан асарлан орсон бөхчүүд ч гарч ирцхэн барилдаж эхэлсэн бөгөөд од цээс өрөн хоёрыг дахиж барилдуул гэсэн шийд хөлийн цэц гаргав. Од дургуйтсан ч дахин урж эхлэн цээс өрөнгийн хөлд харваж орон дээр өргөн цацаж шидчгээд тахимаа авахаар ирэхэд цаадах нь элэг бүсээ тайлахгүй тэрнээс болж бас л тар турхийн гар зөрүүлэх дөхөж залуучууд арайчуу салгажээ. Уурлаж шарлагсан цээс өрөн нүдээ гялалзуулан буцаж явахдаа нараатай харц тулгаран охины мэлмэрсэн харцанд бараг л ховс тулж орхив. Өчигдрийн халуун наранд наршсан уу яасан өглөө босохдоо би нэг л сул байсан нар саяны хүйтэн бороонд улам тавгүйрхэн халуурч эхэлжээ. Бас гуанзны цонхоор харсан өнөө хүйтэн харцтай дахин тулгаран улмал хачин болчихов. Ахынхаа барилдааныг үзмээр байдаг. Дагчтал чичрэн халуураад байсан ч дүүгээ сонин бөхөө үтсээр л байлаа. Од 4-5-ын даваанд учраа бүрэн төвггүйхэн орхисоор шөвгийн дөрөвд үлдсэний дараа хурдан мордыг цоллож барилдаан төр завсарлав. Игчээсээ дутахгүй бүхэд торхойтой сар сая л
нарыг анзаарн духан дээр нь гар тавьж үзээд "Пөөх, та халуурч байна штэ. Даанч дуушгүй болчихсон юм а. Ахад битгий хэлээрээ. Наршсан бололтой. Одоо хоёрхан даваа үлдлээ. Үзчихэд харъя" гэж хэлж зогсдол од хүрээд ирэв. Тэр дүүгээ хараад шууд л бэн муу байгааг мэдэж "Өглөө анзаарсан юм а чамаг. Одоо харж амарцгаа. Би унаа олоод өгье" гэхэд нар ахаа, би гайгүй. Бүх үзчихэд хамт явъя л та. Чамайг ийм байхад би яаж барилдах юм? Харь. Эсвэл би хүргэж өгье. Барилдахаа боллоо гэхэд нар аргагүйдан "За явлаа" гэд дурамжхан эргэв. Аав ээж нь чухам хаана яваа юм бүү мэд. Авга ахаа хаан явж байтал ашгүй ганаа харагдахаар нь "Ой ганаа, нааш ирдээ. Яасан бэ хаа?" гэсээр ганаа доогуур харан хулмансаар ирэхэд од "Чамд машин олдох уу? Нарын би таар байна. Энэ хоёрыг гэрт нь хүргэж өгөөч" гэхэд ганаа дотроо дургүйхан байсан ч "За хаа, түр хүлээж байгаарай" гэсээр цааш эргэв. Цээсүрэн Баатар хоёр машин дээр арх ууцгаан бөөн уур сууж байлаа. Олон түмний өмнө 2 удаа унсандаа маш их хорсон бухимдсан цээсүрэнг Баатар улмал шордон зориуд амлаж авчихаад өөр нэг өштэй юм шиг шоронгоос гарч ирээд удааг байгааг мэдсэн штэ. Санаандаа чиний дээр гарах гэжэл. Чи ядж яхад дуугаа олоод өгөл дөө. Цээсүрэн шилтэй архийг шууд амрууга тонгоолгон гүд хийтэл залглан завжаа ханцуугаараа шудран арчаад сууж байтал ганаа амсгаатан гүйж ирээд "Цайха, машина дөрвөөж ойрхон хүн хүргэчгээд ирье. Мотоциклаар яваач. Бид завгүй байна." Ахаа, тэгэлдээ. 2 хүн яаж мотоциклд суулгах вэ? 2 Аав ээж чинь юм уу? Үгүй. Баатар залжинуудээр нэвч шувт харан "Хийм бэ? Чи машин барьж чадах юм уу?" Нар сар 2 юм а. Нар халуураад байна гин. Цээсүрэн гинэтгэн нарын нэрийг сонсоод сэргэн хайртай охин ч нөө чамайг тоох уу тэгээд. Тоохгүй юм шиг байна уу? Од ахалгүйсэн юм л да. За. Унаа олдохгүй нэгэд хэлчихэд ирье. Гээд ирэхтэл цээсүрэн "Байц хөөе. Чи аваад яваа. Бид хоёр мотоциклдээ төрүүлээд явж бай. Зам салаад өндөр нарс тэр хүрээд ирээрэй." "Цайхаа, шууд явна штэ. Зүгээр л дуугүй хүрээд ир. Ахын чам туслах гээд байна." Ганаа гэсэн авч учрыг гүйцэд ойлголгүй машинаасаа явж одов. Цээсүрэнч мотоцикл асаан Баатрыг сундлаад сумшгал хурдан давхсаар уул өгсөн бүдэг замтаа нийлсэн замаар огцон баруун тийш салан өтгөн шүгүү мод руу орж явчихлаа. Энэ цээсүрэн мөн ч олон огтыг тэнгэр харуулж од тоолуулж байж тээ. Хуучны дурсам цэдрэн дотроо салаах архины хааганд сэрэл тачаал ихтэй түүний эргэтэн нь гоцойж хатуураад бакны төмөр нухан заваана. Нэг хол явсангүй өндөр ургасан хэсэг нарсны дэргэд зогсоод "Баатра, машин ирмэгц дотроос нь юмнууд аваад аятайхан ширээ засчхаарай. Алив, архиа" гээд шүүрэн авч шилээр нь тонгоолгож баргал талд нь хүргээд урт амьсгаа аван "Машин дуугарч байна. Чи янз бүрийн илүү дутуу юм ярив" гээд өвсөн дээр тухлан суулаа. Баатар чухам юу болох гээд байгааг аль эртээ төсөөлчихсөн өөртөө яаж асуудалгүй бас ашигтайгаар эргүүлэхэд дотроо тооцсон арга сүйгчлэн. Төрсөн дүүг нь од ясныг тэр мартах ч үгүй. Цэг арх уухаараа айхтар сэрэлтэй болдгийг маш сайн мэдэх Баатар түүнийг ганаа туслах биш харин ч нарыг хүсэн дачаадад байгааг аль эртээ мэдсэн. Харин Баатар илүү ихийг хүсэн их чигээ бодвол үлэлэг намхан туран хаж хөөхөн царайлаг сарыг битүүхэн хүсэн тачаадж яваа билээ. Эгчдүү хоёрыг суулгачаад айхтар хурдтай давхилгүй зөөлөн гэлдэрсээр цайхан хэлсэн салаа замаар иргэн өндөр нарсыг чиглэв. Аль түрүүнээс хойш таг дугүй ярваасгийн явсан нар "Чи буруу эргэж шиг болох юм" хэмээн үгээ зөөж ядан хэлэхэд сандарч бандсан ганаа "Энэ илүү дүт зам л да. Одоохон хүрнэ." Түүний төгдчин хариулахыг сонссноор гайхшран орчин тойрноо ажиж явтал
удсан ч үгүй мотоциклтай хүмүүс харагдан машин тэнд зогслоо. Аль бууцгай энэ хүмүүсээс зам асууя. Гээд Ганаг машинаас гарахад гинэн цайлган сар үсрэн буугаад "Пөөх, ямар гоё газар вэ? Энэ цэцгсийг хар та. Игчээ, буугаад ирээ" гэв. Нар машинаас буун мотоциклтай хүмүүс рүү хараа бэлчээвэл нөгөө хүйтэн харцад дүрээрээ сууж байхын тэр. "Хаана ямар гэж газар аваад ирвэ" гэж гайхаж алмаарч байтал цээсүрэн том алхлан ирээд "За, нар сар 2 яасан том болов? Ахыгаа таньж гин үү? Одоо энэ найз байна" гэхэд сар "Өө тийм байна штэ. Өвөгийн дэрдэг байсан те" гэд инээд алтав. Өсгөлөн биетэй охидын цамцны цаанаас төрөн тавиах хөх богино юбгийн доороос цувхих хүлгээд бүх зүйл дурбулаам харагдах хагаад харцаа арайчуу салгасан цээсүрэн "Энд төр суугаач та хоёрыг дайлъя. Нар дургуйцан алив ганаа явъя л та. Би өвдөд байна. Явъя" гэхэд түр амраа төдлөө удахгүй. Баатар арх аяглан тойруулсаар нараад өгөхөд "Би удахгүй. Алив явъя." Цээсүрэн хундахтай архиа хөнтөрч орхиод "Эдэ амсал да. Яраад байгаа бол би хүргөөд өгөх юм уу?" гэд босоход нар яаж чадалгүй газраар зассан чихэр жимсний дэргэд суугаад тавгнаас амсав. Цээсүрэн бүр их согтсон бололтой нар сар хоёрыг архиар шахан "Ганц татчих. Тэгээд хөдлөе" гэж улаар нь зүтгэж эхэллээ. Баатар гимгүй царайлан ганаад архи аяглан татчих хэмээн дохино. Сараа архинаас дөнгөж уруул хүргээд хахан цацхад цээсүрэн инээд алдан "Одоо зүгээр болчихно. Гүйцээгээ татчих" гэд архи амд нь бараг тулган асгаж зутхан уулгаж орхив. Нар уурлан "Болооч дээ. Жоохон хүүхдийг ганаа явъя л да" гэсээр босоход цээсүрэн "Тэгвэл чи юу" гэсээр архиа барин дöглөө. 6 дугаар хэсэг төгсөв. Чандаман Эрдэнэ 1-р бүлгийн 7 дугаар хэсэг. Чухам юу болоод байгааг ойлгож чадна сар үе игч рүүгээ бас ганаа руу харан яахаа үл мэдэн сууна. Хүйтэн харцтаас сайн зүйл гарахгүй гэдгийг алиртээ таамагласан нар эцсийн найдвар болсон ганаа руу царайчлан харж "Ганаа явъя л да. Би өвдөд байна. Чи намайг өргөдөхгүй байна уу?" гэхэд 2-3 хундаг архи балгачаад үүлэлэг зориг орсон ганаа "Цээ ахаа, бид нар явлаа. Энэ хоёрыг хүргэчгээд эргээд ирье" гэхэд цээ пар инээн "Энийг дуусгачаад явъя. Аль баатар аяглаач" гэлээ. Нар гинэтхэн босоод сарыг дуудан "Алив явъя. Ах одоо бараг ирж яваа" гэд хоёул буцан алхлаа. Цээсүрэн баатар руу ирмээд За, үргээд өгье суучих." Нар итгэж ядан эргэж хараад машинд цовол "Ганаа, чи мотоциклээ унчих. Аль баатар явъя." Ганааг үлдээх болсонд нэг л хачин санагдсан тул нар ухсгийн буух гэтэл машин аль хэдийнэ хөдөлж хөв. Ганаа араас дагах санаатай гуйван мотоциклээ асаах гэсэн боловч юунд болохоо болчихов асахгүй байв. Оролдож ядаад "Цээ ахаа" хэмээн гар таллан гүйсэн ч тэд аль хэдийнэ далд оржээ. Од хүссэн зорилгодоо хүрч наадмын түрүү хүртэн заанцолны болцол хангалаа. Шагнал авах гэсээр байтал нэлээн оройтож сая дуусаад өвөөгийн хлүүгээ залгавал дүү нар нь очоогүй болохыг мэдэв. Гайхаж хоцорсон тэр машинд очин хөдлөх үед хамт бэлтгэл хийж авсан зүс таних залуу гүйж ирээд "Та харих гэж байна уу? Би дөхөд буучих уу?" гэхэд одч татгалзсангүй. Нөгөө залуу нар сар 2 хажав. "Үлдсэн юм уу?" "Үгүй ээ. Эрт явсан юм уг нь. Гэтэл хараагүй байна" гэх юм. "Өөр санаа зовчихлоо" гэд од хурдаа нэмлээ. Тэд уулын замаар өгсөн давхиж явтал явган хүн гар өргөн зогсон харагдаж тэр нь Ганаа байв. Одын толгойд муу юм бодогдон дотор нь палхийн айд сандарн зогсоод "Юу болов? Манай хоёр хажив. Цай хургаж өгнө гэд явчихлаа. Мотоцикл астдаггүй. Юу солиороод байгаа юм бэ чи? Алив суу. Арх ууччихжээ бас." Од
хурдаа нэмэн бартаа ихтэй замаар сүлжин давхисаар өвөгийн дээрвэл 2 дүүн ирээгүй байлаа. Энэ нутгийг гарын 5 хуруу шиг сайн мэдэх Цэсүрэн олон салаа замаар шүлжин явсаар нар сар хоёрын огт мэдэхгүй газар ирээ зогслоо. Бүр толгой нэргэж орхисон нар яагаад зогсчихв? Харъя л та. Тэр бүр их халууран чичрэх аж. Сар ихчтэй наалдан бүлтэгнэн сон. Цэсүрэн Баатар хоёр буугаад модны оройл руу саржигнтай шээд зогсохдоо "Баатараа, чи дүүг нь аргалж бай. Би ихчтэй нь 2 үг солиотхъя. Баг зэрэг оролцсон чи ахав. Хэд рүүлвэ?" гэд эргэн алхлаа. "Бэд төөрч хөж. Та хоёрт удс байна уу?" гэсээр Цэсүрэн арын хаалга онгойлгон асуухдаа нарын чилгэр гуй энгэрийн цанаас тавих сэргэр хөхийг харан шүлсэг гүт хийтэл залгаад "Утас байна уу? Сүлжээ байна уу?" гэж дуугаа өндөрсөглөө. Нар халуурсандаа ч юм уу айсандаа ч юм уу салгантал жижирэн "Утас байна. Сүлжээ алга." Энэ үед нөгөө талын хаалга онгойлгосон Баатар "Алив буулда. Эсвэл би" гэд сарыг тэрэн аваад орилуулан ирээцээргүй биенд нь хүрв. Нар галзуурах шахан "Хөөш яаж ийна? Дүүг минь орхи" гэд гарах гэсэн ч Цэсүрэн гарнаас натгаад хөдлөгсөнгүй. "Өвгөнд ороод хамт жоохон суучих. Цаад залуу чинь мангар амтэн шүү. Би хамгаалж чадахгүй" гэж Цэсүрэн хэл амаа ээдрүүлэн хэллээ. Нар аргаа баран толгой дохимогц Цэсүрэн "Баатараа боль. Бүгд битгий айлгаад бай. Орхи." Сарын гуйхаас хөхөө үзэгнөөс шүлэнгтэн базаж амжаад тажаадан солиорох шахаж байсан Баатар дуртай дургүй болон газарт бүтээлэг дэвсэн арх жимс чихэр өрлөө. Тэр дотроо тун их ууртай байв. "Цээл алараа өөрийгөө л бодох юм. Адилхан ирчүүд байж. Од физта дүүд минь яаж хандлаа. Би адилхан л байна. Цээл аларч ч хамаагүй" хэмээн бухимдна. Нар хэдийгээр айж түгшин байсан ч согтуу хоёр ирээс яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэж зоригоо чангалан арга сувгчлан сов. Бэйн тун завиуртай байсан ч дүүгээ ч болтугай зүгтаалгая гэж дотроо шийдээд Цэсүрэнт хандан "Та бидний явуулчихал да. Одоо хайж байгаа. Удахгүй олоод ирнэ" гэж гуйхад улмал согтон ухаанаа гэж би Цэсүрэн нөгөө л хүйтэн харцаараа харан "Чи номхон байвал ах нь яахчгүй. Хайртай чамдаа хуруугаач хүргэж зүрхлэхгүй. Маа уу" гэд аягтай архиа бариулаад нүцгэн гуйыг нэлэн тэрэн үнсэв. Сар игдүүцэн "Болооч ээ. Ичдэггүй хүмүүс вэ? Та нар дүүтэй эзтэй" гэж хашгирлаа. Нар дүүрүүгээ дохин "Энэ ах нар нь яахчгүй. Миний дүү битгий бухимд" гэд архийг нь арайч залгилж дуусаад хий огон нулимс цэлэгнүүлэн сов. Баатар өөртөө бас Цэсүрэнд аягалаж дуустал уучгаад "Удахгүй нар жаргах нэ. Уулын өдөр хурдан өнгөрдөг шүү. Сонсооч. Чон үлээд байна уу да" гэд марсайтал инээлээ. Хөхийг нь өвдтөл атхан гуйн завсар гараагийн уйглах Цэсүрэнгийн аяллыг арайчууд эсэжгүй нар "Аха, та дүүг минь явуулчихал да. Тэгээд би" "Тэгээд яана гэж чи надтай яах юм? Чадах уу?" гэд Цэсүрэн түүний ягаахан уруулнаас хүчлэн шимлээ. Нар тэсгийн дээдээр тэсэн "Та дураараа олоо. Дүүг минь л явуулчих" хэмээн уйлагнав. Цэсүрэн охин л улам дөхөн хүзүү цээжиг нь шимэн гуйхаасыг нээлж бүрж гуйл тачаал нь хөдлөг бололтой. "Чи зөвшөөрсөн шүү. Дүүг чинь явуулъя" гэд "Баатараа, сарыг гэрт нь хүргэж өгчхөөд хүрээдэр хурдал." Нар сандран "Аха, наад согтуучин замдаа дүүг минь та сарыг ганцаараа нь явуулчихал да." "Нээрээ тийм. Алив төл хөрөг" гэж Цэсүрэн гуйвлан босоод өгөхгүй гэж цааргалсан Баатарыг уулын өрөө өнхөртөл цохиж орхиод төлхүүрийг нь булаан эрэх хооронд нар дүүдээ "Машин сумагц зүгт. Зүгт. Хурдал. Та яах юм бэ? Зүгтаач гуй."
Сар нулимс дуслуулан цээ сүрэнгээс машины түлхүүр аваад машинасаа хөдөлмөгц "Зүгтаагаарай" гэж нар байдгаараа хашгираад өөрөө эргэн мод руу гүйлээ. "Оо лалар гिचи" гэж хараах цээ сүрэн охины араас гүйнгээ "Баатраа машиныг зогсоо хурдлаач." Сар эгчийнхээ санааг сая ойлгон хаазаа нэмээд цээ сүрэнгийн араас хөөлөв. "Согтүүхэн сохор ухаантай" гэж цээ сүрэн машинаас айн хажуу тийш болтохдоо модны хожуулд тэглэн унахад дүүгээ хүлээж зогссон нар харах хурдаараа тосон гүйж ирээд машинд үсрэн суулаа. Сар машин барихтаа тун муудвал арай ч мод сүлжин эрэхтэл Баатар гүйж ирээд хаалганаас зүгтчихв. Сандарсан охин хаазаа огцом гიშг гэд Баатар модонд гуйдуулан муухай орилсоор үлдэж, сарж хурдаа нэмэн давхисаар холдож чадсан хэдий ч сандарсандаа хэд мушгин маш хүчтэйгээр мод мөргөн салхины шил толгоогоороо зохин ухаан алджээ. Сараа миний дүү гэж нар уйлан түүний цус болсон духыг харан улам чанга орилж байтал багтартал ууралсан цээсрэн түүнийг элээ шиг шүүрэн сарвалзуулан тэрсээр өвсөн дээр даран "Худал хэлэн гинэ чи. Яг ах шигээ хуурамч новш" хэмээн топыг нь дээш суг татан бомбон цагаан хөхийг нь багтан харж шорттой ноцолдлоо. Дөнгөж ухаан орон өндийгөөд "Игчээ" хэмээн дуудах Сарыг амьсгаадан уйхлах Баатар суудлаас нь суг татан унгаад бахим лагс бээрээ даран өмдөө шувтлан "Дүүгийнхээ өшөөг авч байна. Ах далгомд орой. За юу" гэж хашгичин улангасан дайрав. 7 дугаар хэсэг төгсөв. Чандаман Эрдэнэ 1-р бүлгийн 8 дугаар хэсэг. Дүү нараа сураггүй байгаад ухаан алдах шахан айд сандарсан од ээш тийшээ уцтан хүмүүст хэл дуулгангаа өөрөө тэр хавийн уул хадыг самнан давхилаа. Тэр ганаат хандан "Овоо юм болов уу гэсэн чинь өөдгүй шаар байж шүү чи. Дүү нарт минь ямар нэг юм тохиолдсон байх юм бол би чамайг өрш өгөхгүй шүү" гэж хашгирч авав. Уусан архин аль хэдийн гарч орхисон ганаа юу хийж орхисноо сая ухааран ёстой л өмдөндөө шийхэн халаг айж байлаа. Тэр одоос биш нараад санаа зовсондоо "Би ямар тэнэг юм бэ? Ингэж хүн дурладаг намайг нар яаж тоох вүлээ дээ? Өөдгүй новш" гэж өөрийгөө зүгсээр явав. Гэнэт сумын төвөөс хамт дайгдаад одоо болтол дуугүй явсан залуу ам нээж "Од ахаа, би сая саналаа. Тэнд л очисон байж магадгүй. Хаана гинэ? Тодоохой хэлэлдээ. Харанхуй болох нь" гэж од бажимдахад "Баттай биш шүү. Гэхдээ магадлалтай. Би заа" гээд "Чигээр яваад байгаарай. Одоо баруун. Тийм. Мөн. Энд чи ямар ч зам алга байна штэ" гэж одыг орилоход ахаа, битгий сандраад байл да. Алив одоо зүүн тишээ. Хай чи юм аа. Бүдэг зам байхлаас одоо. Тэд замгүй газраар мод шүлжин хэсэг явснаа ойн цорхоод гараад ирлээ. "Өө, мөн байна. Наад бүдэг замаараа." Од хаазаа нэмэн давхисаар машин байхыг олж харан огцом тоормслон зогсоод үсрэн буулаа. Машин эрхийг мэдсэн Баатар өмдөө татан босож одыг хармагц тавхаагаа гэлзүүлэн зугтаж харин цээсүрэн багтарч чадсан амтан "Аам бууны нохоо олоод ирвөө. Ирэгчин эмэгчнээ үзээ л дээ" гэд дайрав. Цаана нь нар нүцгэн шахуу хэвтгийг хараад од ухаан алдчихав. Чухам юу болсон бүү мэд нэг мэдхэд "Од ахаа одоо болно" гэх дуунаар сая сэргэн өнд илөө. Үүний дор цээсүрэн цуснд хутгалдан хэвтэнэ. Баатар сураггүй алга болжээ. Ахаа бид хоёр зүгээрээ" гэлцэн ойртон ирээд ахыгаа ингэр тэврүүллээ. Од баг зэрэг уужран "Ах нь оройтох шахлаа. Энэ навшиг ингэн гэж яаж мэдхэв" гээд тэр хоёрыг тэмтэрч үзснээ. "Гана чи юу хийснэ хардаа. Өөдгүй шаар" гээд гар зангидан далайхад Сар зуралдан "Ахаа яах гэсэн бэ хэрэггүй" хэмээн уйлагнав. Од тайвшран
Алив ус байна уу? Гэд цээ сүрэнгийн дээрээс тонгоон баашлаад байлгүй сэргэлдээ. Цээ сүрэн үл мэдийг яриглан яолохоос өөр чимээ аниргүй хэвтэнэ. Сумын төвийн эмнэлэг бас цагдаагийн хэсэг үл өмөө ихтэй байлаа. Аймгийн төвөөс шуурхай бүрэлдэхүүн ирж одын хэргийг нухацтай шалгаж эхлэв. Цээсүрэн тархинда маш хүнд бэртэл авсан. Ухаан ороогүй удсан тул нисдэг тэргээр Улаанбаатар хот руу хүргэгдэв. Одыг хүний биед онц ноцтой гэмтэл учруулсан хэрэгээр баривчлан хэд хоног мөрдөн шалгасны эцэст аймгийн төв рүү авч явахаар болжээ. Эмч нарын үзэлгээр нар сар хоёрт ямар нэгэн муу зүйл учраагүй нь тодорхой болж одын сэтгэл саямсгэж дотор нь уужрав. Хайртай хоёр дүүг нь гутаан дарамжилсан байх вэ гэж айж авсан нь ашгүй сайнаар эргэв. Энэ нь түүнд эргээд хүндрэл үүсгэр байсан ч тэр дүү нарыгаа хамгаалж чадсандаа маш их баяртай байжээ. Харин цээсүрэнгийн аав цэгмэд ёстой л галзуурахад ганц хүрээ дутуу хүн "Хөө минь ухаан орохгүй байна. Голом залгах ганц үрмэн шүү дээ. Яадгийн уугаал биз. Охидтой уул зал биз. Тэглээгээд ингэтэл зоддог. Өөдгөө нов шиг шоронд хатаа" гэж цаман сарвай. Цовхууд үргэлж атаархаж ирсэн түүнд одоо саад болох юм байсангүй. Бараг л аавтай зүг шоронд хийчих санаатай байгаа биз. 2-3 хоног ууланд бүгсэн Баатар хэлээ унжуулсан амтан өөрөө цагдаад ирж мэдүүлэг өглөө. Мэдээж өөрийгөө зөвтгөх бүх арга замыг бодож ирсэн бололтой. Од дүүг минь хүчрхийлсэн. Амьдралыг нь балсан. Харин би тэр урандаа л дүүг нь үнснээ сэтрээгүй гэж учир нь ойлгохдохгүй юм хэлж эхэлжээ. Нийслэлийн шүүхийн дарга хуульч Цогхүү энэ асуудалд маш болгоомжтой хандах ёстойгоо ойлгон холоос шахам ажиглаж байв. Эхнэр нь "Чи хүүг минь бурууг мэдсээр ээж шоронд суулгах нь уу? Хүүг минь хурдан сулал. Дүүгээ өмөрч очоог бол юу болох байсныг төсөөлж байна уу?" гэж өдөр болгон үглэнэ. Бас хоёр охин нь, аав нь, ээж нь, ах дүү нар нь бүгд л Цогхүүгээс зөвхөн энийг л шаардаж байлаа. Сүрэн дарга Цогхүүтэй уулзахаар болцсон газар очиход тэр ойн чөлөөнд ширээ засчихсан хүлээд суув. Хоёр найз шилэм задлан тулган уугаад яриагаа эхэллээ. Сүрэн "Найз минь, өвгөө энэ хэрэгээс хурдан салгаж аваа. Одоо л чиний албан тушаал нэр нөлөө хэрэг болно шүү дээ" гэхэд Цогхүү "Тэрэн шиг амарх юм алга. Гэхдээ хүү маань хүн зодсон шүү дээ. Бүр хэвтэрт ортолно. Тэр нь ядаж байхад цэгмэдийн хүү байдаг. Олон түмний нүдэн дээр ёстой болохгүй. Алсаас харахаас өөр арга үнэндээ алга." Сүрэн нүдээ хурдан цавжиж буйн уурсны шинж. Тэр уурлахаараа сэтгэл хөдлөхөөрөө дандаа ингэдэг аж. "Чи шудраг гэхэд арай дэндүү юм. Төрсөн хүүгээ шоронд явуулах гэв үү? Ойлголоо. Тэрнээс чухал зүйл бас байна. Цээр сүрэнг яаралтай эмчлүүлэх шаардлагатай. Би өнөөдөртөө буцлаа. Хот ормогц ажиллаа өгнө." "Юу? Арай гэж хүрсэн албан тушаалаасаа татгалзах гэж үү?" "Угаасаа ажиллаа өгөхөөр шийдчихсэн байсан юм. Дараа жил сонгуульд нэр дэвшин шүү дээ. Мэдээж хуульчийнхаа чиглэлээр ажиллана. Нэг найзынхаа өмгөөллийн пүүст ажилд орохоор ярьчихсан байгаа." "Аа. Тийм учиртай байжээ. Одыг яах вэ? Суллна үсттэй. Чамд даатгаад үлдээ. Чи эргэж тойрч ажиглаж байгаарай." Тэр мэдээж. "Би бас нэг том алдаа хийсэндээ одоо толгоогоо шаардсан." "Бас юу вэ?" Цогхүү хундахтай архиа нэг мөсөн хөнтөрч хэсэг ярваанд тамшаал сууснаа. 2 жилийн өмнө цээсүрэн баахан хүн зодсон доо. Тэгэхэд тэр хоёр жохны хүчирхийллийг завдаж, хувц хунарыг нь урж тастан доромжилсан байдгийм. Цэгмэд өдөр шөнөгүй гуугаад байхаар нь би зохицуулж тэр мэдүүлгийг нь хасуулж орхисон юм л да. Өө нэрээ тэгсэн гэж чи ярьж байсан да. Тэр тэгээд яана гэж. Одоо л тэр охтод
ямар муухай доромжлол байсныг би ямар муухай зүйл хийснээ ойлгож мэдлээ. Миний хоёр охинд яг тийм зүйл тохиолдлоо шүү дээ. Цэгмэдийн тухай мэдчил байгаа шүү дээ. Чи уулзаад шантаажлагдаг ч юм уу ярьж болохгүй мүү? Би уулзахгүй. Чи боломж гарвал хэлээд үз. Ямар тач найз нь явлаа. Цэсүрэн яралтай гадаад руу явуулах талаар хөөцөлдөө. Байдгаа шавхааж болтгоо эмчлүүлнэ. Тэр нь зөв. Найз нь ч туслана. За ойлголоо. Явдаа найз минь. Тэд тэврэлтэн зогсоход цэсүрэнгийн нүдэнд эр хүний ховорхон үзэгдэх нулимс гялтганан байв. Улаанбаатарт ирсэн даруйдаа цогхүү дарга нартайгаа уулзан албан тушаалаасаа чөлөөлөгдөх саналаа хэлэн нэх удсангүй ажиллаа өглөө. Шүүгч болохдоо намын харьяаллаас чөлөөлөгдсөн байсан тэр эргэж намдаа хэлсэн үнэмлэхээ авав. Сонин хэвлэл сайтуудаар нийслэлийн ерөнхий шүүгч ёс зүйн хариуцлага хүлээжээ. Шүүгчийн хүү хүн зодож хүнд бэртээжээ. Шүүгчийн танхил охид бүх ахаараа гэмгүй залуусыг зодуулж тэр нь үхэл амьдралын заг дээр байна. Хөдөөний малчин залуусыг өндөр албан тушаалтай хүний хүүхдүүд хэвтэрт ортол зодсон хэргийг нуун дарж байна. Гэх зэрэг мэдээллүүд тавигдж эхлэв. Гэхдээ үүний хажуугаар үнэн бодит мэдээлэлч олноор явж байсан нь тодорхой. Цогхүү энэ бүхнийг огт тоосонгүй. Тэр зөвхөн цэсүрэнгийн имчилгээнд анхааран яралтай Солонгос улс руу хагалгаанд явуулж бүх төлбөрийг өөрөөсөө гаргалаа. Хагалгаа амжилттай болж цэсүрэн хөл дээрээ болсон биеийн улам сайжирч эхэлсэн баярт мэдэрж ямар тач сэтгэл түгшээсэн нэгэн асуудал ийм цэгцрэх тал руугаа оров. 8 дугаар сарын сүүлээр одын шүүг хурал болж түүнд 3.5 жилийн хорих хэл амав. Аймгийн шүүгч нар цогхүүгийн хүү гэдгийг мэдэж байсан тул аав нь ирж уулзах байхаа гэж хүлээсэн ч тэр ирсэнгүй. Том шүүгч явсан цогхүүг хүүгээ хэрэгээс молтлох, хөнгөрүүлэх гэж баараггүй ирнэ гэж хүлээсэн боловч эрх нь бүхэл холбогдсонгүй. Ингээд аргаа барин хуулийн тохирсон зүйл ангийн дагуу ял оноожээ. Шүүг хуралд суугаагүй цогхүү тэр оройн нь хотоос ирж хүүтэйгээ уулзан "Хөө минь, бүх зүйл дайжгүй үсттэй. Хэрвээ шаардлагатай бол аав нь хүүгээ суллаад өгч чадна. Чи юу?" гэтэл од инээмсэглэн үгийн таслаад "Аваа, би буруу юм хийсэн. Уураа барьж чадаагүй. Тийм болохоор тохирсон шийдэглээ эдлэхэд бэлэн. Харин та дүү нэрмийн гомдоос новшнуудыг зүгээр орхиж болохгүй шүү." Гэхэд цогхүү хүүгээ тэрэн нулимс туслуулан "Миний хүү ийм л ухаантай. Хэрэг хийсэн л бол шийтгэл хүлээх нь зөв. Төрийн хуулийг зөрчих хэрэг хэндэж байхгүй. Аав нь тэдэнд яг адилхан хандна. Амлаа. Аваа, та хүүтэйгөө санаа зов. Бүү нь илүү хашир болгоомжтой явна. Та бие бодож ээж дүү нарыг сайн харж хандаж байгаарай." Цогхүү хүүгийнхээ шударга зан өөртөө итгэлтэй байгаа зэрэгт маш их баярлан нулимсаа арцсаар явлаа. Харин Цэрмаа хүүгээ шоронд суух басанд огт эвлэрч чадахгүй цогхүүгийн чихэнд хон хуйж гуйж ядаад сүулдэ цөхрөн "Мөс шиг сэтгэлтэй хүйтэй амтан" гэж үгэлсээр усан нүдэллэн хэдэн өдөр гуниглан суусны эцэст цэгмэд рүү залган уулзахаар тохиров. Тэр л гомдолгүй гэж хэлвэл хүүн суллагчих юм шиг санагджээ. Нэгэн цагт ухаангүй дурлаж авсан Цэрмааг гэнэтгэн залгасанд цэгмэдийн багтав ханж байлаа. Тэрээр цогхүүг бүх арга чаргаа дайжлан хүүгээ хэрэгээс молтлон цэгмэд сөрсөн тактик хэрэглэн цэсүрэн мөн адил шоронд суулгахгүй авчулдах бодолтой байсан нь талаар өнгөрөв. "Ямар гэж шударган дэнтсэн новш вэ? Хүүгээ хүртэл цуулгачихлаа шүү" гэж хараал урсган яах учраа олохгүй уймран байсангүй. Хүүн өдрөөс өдөрт сайжран цойрвол болж байгаа болохоор зайлшгүй хуулийн өмнө шүүгдэн гэдгийг тэр сайн мэдэж байв. Тэр нэг өдөр саахуу сүрэн түүнтэй уулзан баахан юм ярьсныхаа дараа 2 жилийн цэсүрэнгийн зарим зүйл ангийг
Цог хүл нөлөөлж алга олгоогүй бол бас хүчирхээлэлд автсан охидтой тохиролцоогүй бол хүүчнүүдийг шоронд сууж явахсан шүү. Найз минь сайн л бодож үзээрэй гэхэд Цэгмэд чи битгий хуц. Хүү маань эдэлдэг ялаа биеэр эдлээд гараад ирсэн юм. Хууль бүх хүнд тэг шандах байлгүй гэж уурсан огт хавтуулаагүй аж. Тэгтэл тохиролцдог байж. Хэмээн амаа барьж суудал Цэрмаа залгах нь инэ. Хүүхэд насны анхны хайр хожим нь зүгээр шүлэнгдсэн дур тачаал болж хувирсан Цэрмаа түүний нууц хүслийг бадраж орхив. Наш чацууж одоо хүртэл үзэгслэнгоо хэвээр байгаа Цэрмаагийн давхраатай алагнууд биендээ тарсан мах мэрэ, зэрийсэн том хөх, тантхар сайхан өгцөг, гоо бэлхүүс зэрэг нь хамаг хуйл тачаалыг нь нэг мөсөн хөдлөгчөв. Энэ боломжийг л алддаггүй юм шүү гэж эрс шийдсэн Цэгмэд түүнтэй уулзахаар болцсон газар руугаа яаран явлаа. Наймдугаар хэсэг төгсөв. Чандам нь Эрдэнэ 1-р бүлгийн 9-р хэсэг. Цогхүү Цэгмэд Сүрэн гурав бол нэг сумын нэг баригадын унган багын найзууд. Мэдээ орох цагаасаа л нөхөрлөж Баян зүрх хайрхны 10 үрд хонь хураг хариулан эмнэг сурган хүүхэд насаа өнгөрүүлсэн хүмүүс. 5-р ангиа төгсдөг жил онд сурлагтан Цогхүү олон улсын хүүхдийн цусланд амрах ирэхээр Сүрэн спортын томхон тэмцээнд төрүүлэн найрамдад цусланд амрах ирэхээр шагнуулан хоёул явж одов. Ганцаараа үлдсэн Цэгмэд өдрөх хоногийг яаж чуухан барандаа хэмээн байтал Лай Сүрэн гэх 30 гаруй насны ээжтэйгээ амьдардаг ганц бие залуу ханаас ч юм гинэтхэн жирэмсэн бүсгүй дагуулan ирж амьдрах болжээ. Өөрөөсөө 5-6 насаар ихч болов гэмээр тэр бүсгүй Цэгмэдийн үеийн охинтой хамт ирсэн аж. Хүмүүс яаж зүгээр байх вэ? Нэг хэсэг Лай Сүрэнгийн төрсөн охин мөн биш гэлцэн хэсэг шуугаад цагийн уртад мартагдав. Тэр охин нь одоо энэ Цогхүү эхнэр Цэрмаа бөгөөд тухайн үедээ өсөө 2 салаас сүлжсэн дүрлэхэр харнуудтай дуушуу муудаа даруухан хөөрхөн охин байж уйдаж ганцаардсан Цэгмэд түүнтэй танилцсан зунжингаа хоньны бэлчээр тоглож надан баг багаар дассаар дурлаж орхив. Ингээд л хичээл орж Цэрмаа 3 найзтай нэг ангид сурах болсноос хойш одоо хүртэл нөхрөлсөөр ирсэн нь инэ. Цэрмаа улмал хөрхөн үзэгсэлэнтэй охин болж өссөөр нууцхан харилж ирсэн Цэгмэдийг биш Цогхүүг сонгон гэр нэгтгэж эхнэр нөхөр болцоожээ. Шархалсан зүрхтэй хөөрхий Цэгмэд тэр мөчөөс хойш Цогхүү татаархан шарлахаж баг багаар хөндөрсөөр бараг харьцаа болж шарандаач гэхүү зэрэгэлдээ сумын ганц месийг авцсан төдөтөлгүй эхнэр нь Цээ Сүрэн төрүүлэн аз жаргалтай амьдрах болсон ч харамсалтай нь дахиж үрийн зулай униралсангүй. Архаг хууч өвчтөй болсон эхнэр нь гэрээ мухар сагсан туранхай хөх авгаа болж Цэгмэд ч тоохоо болов. Ингээд л бага насны хайр Цэрмаагаа хүсэмжлэн санаж явтал бараг л өөрөө үүрт ороод ирэх нь тодорхой болж тэд нэгэн рестораны веб-бюронд тухлан ярилцлаа. Цэрмаа бага наснда дотн найзууд явсны хувьд чамаас гуйх юмтай ирлээ гэхэд Цэгмэд юу юм бол доо найз нь Цогхүү шиг эрх мэдэлтэй биш жирийн сул дорой хүн шүү дээ. Чи битгий тэнэгтэлтэй. Хүү минь шорон завхыг би төвчөхгүй гэд нулимс туслуулахад Цэгмэд түүний ингэрийн цаанаас сэрэх том хүүхийг шүлэнгтэй нүд буландан харснаа. Дээд санаа зовж л байна. Гэтэл ганц хүү минь тахир дутуу болохын наахан дөнгөж амсгаатай байна шүү дээ. Одоо гайгүй ч хожим ямар эрсдэл гараа билээ. Ээж нь ужиг өвчтэй хүн. Үүдээ санаа зовоод бүр дордод байгаа. Цогхүү хүүхч нь хамгийн сайн эмнэлэгт эмчлүүлсэн шүү дээ. Дээр нь 2 охин минь сэтгэл санааны чочролд орчихсон байгаа. Бид нар гомдол нэхээгүй гэхэд
Цэгмэд ярианы сэдвийг өөр тийш эргүүлэн "Би гомдол тэмцэлгүй гэж хэлж болно л доо. Өргөдлөөж татчихж чадна. Надад харин нэг хүсэл байна." "Юу юм? Хэл л дээ." "Би чамд бүр багасаа л чамд хайртай явж ирсэн. Одоо ч хэвээрээ" гэд төгдрөн дууг болоход Цэрмаа "Одоо тийм юм ярьдаг цаг биш шүү дээ. Өнгөрсөн бүхэн тэндээ үлдэг. Миний хүсэл бол ганц цагч болдгоо чамайг тээвэрч хэвдэх байна. Энийг зөвшөөрвөл би гомдлоо татлаа." "Чи бүр ингэж хэлэх байсан юм уу? Би дэмий ирч" гэд Цэрмаа ухсгэн босоод явж одов. Өсвөн холболдсон бондгонох өгзөг голог биеийг тачаадан харсаар хоцорсон Цэгмэд "Чи дахин ирнэ. Би хүлээе" хэмээн амандаа үгэллээ. Од давж заалдаагүй тул хорих анги руу ачигдаж 7 хонсны дараа цоггүй гэр бүлээрээ эргэж очив. Сансныг бодоход ихэд цоглог өгцөн одын өрөөснүүд өхрөн хавдсан байхыг Цэрмаа хараад "Нүдээ яачхав? Зодуулаа юу?" "Үгүй ээжээ. Юм өргөчихсөн." "Худлаа да. Чи нуугаад" гэж хэлэн бөмбөрөн урсах нулимс арчин "Хүү минь, дарга цэргийнхээ үгэнцээ орж байгаарэ. Хүмүүстэй эвтэвэ" гэд зөндөө өглөв. Од толгой дохин "Ээжээ, битгий санаа зовоо. Хүүн алцахгүй. Та харин хоёр дүүг сайн анхаарч байгаарай. Та хоёр ч гэсэн ээж аавын үгнээс гарав да. Миний хоёр дүүч мундгал да" гэд нар сар хоёрыг өхөөрдөн үнсээд "Хичээгээрэй" хэмээн гараа адгалаа. Орхин дарна хурандаа гомсурн гэх махлаг бүдүүнээр цогхүүгийн дээд сургуулийн найз. Тэр мэдээж найзынхаа хүүг анхааралгүй яхав. "Дэнсэ хөгшөн анзаарахгүй ээж байгаад зодоонд оролт суужглаа. Хойшид сайн анхаарнаа. Санаа бүүч хэлээ. Болж өвөл хүнд хэрэгтнүүдээс хол байлгамаар байна. Энд миний даргаалсан шүүх хурлаас ялавсан баггүй хүн байгаа нь тодорхой. Тэд одыг миний хүү гэж мэдвэл шоглох гэж оролдож магад. Чамд найдлаа шүү." "Найдаж болно. Одод чээж хэлээрэй. Гадуур заалттай ажилд гарах гэхээр заавал хүнд ажил руу зүтгээд байна гэсэн. Аргагүй залуу насны дээрээ байна да" гэд инэв хэлж цогхүүгээ авчирсан архийг задлан хундаглаад "За төлөө. Хүүгээ надад даатга" гэлээ. Орхих анги дээр бүтэн өдрийг өнгөрүүлсэн цогхүүгийн гэр бүл буцаж явлаа. Бүгд л дуугаа хураан дүнсийг хаж. Чандман эрдний нэг нь эрх чөлөөгөө хасуулж хаад өргөс торны цаан суугаан цогхүү Цэрмаа хоёрт үнэхээр хүнд байлаа. Цэрмаа эмэгтэй хүний зангаараа нөхөртөө гомдон түнэн. Бараг л үүдээ хатуу хандлаа гэж дургуйцсан бодож Цэгмэдтэй уулзаж хүслийг нь биелүүлчихвэл од суллагдчих юм шиг гэнэгтнэр итгэж бас заримдаа эргэлзээ төрөн бодлогошгоно. Энэ гэр бүл дунд хамгийн их гуниглаж шаналж байгаа нь нар. Бүх зүйл надаас л боллоо. Тэр өдөр би өвдөг бол ийм юм болохгүй байсан юм. Од ах энэ жил төгс өгөхгүйсэн. Аавын мэргэжлийг өвлөн гэсэн ахаа минь хүсэл талаар боллоо. Ерөөсөө би дуучин болохоо болий. Хуулийн сургууль шалгуулж суралцнаа гэж бодон "Аваа, би соёл урлагийн сургуульд орохоо боллоо. Хуульчаар сурмаар байна" гэж гэнэтхэн хэлж орхив. Хэлсэн хооноо амаа барьсан ч оройтжээ. Аав нь шир хийтэл торомслон зогсоод "Юу гэнэ миний охин? Юу болов? Яав?" Цэрмаа бүр их гайхан "Яагаад тэрв? Ээжийнх нь мэргэжил тийм онцгүй байна уу? Нэг гэр тийм олон хуульчаар яах юм? Нэг нэгээ ч хамгаалж чадахгүй ийм хуульч байснаас байхгүй нээр. Ээжээ, сонсол доо. Юу ээжээ гэж? Та гурвыг мөр бүтэн дэц татгалан өсгөх гэж ажлаа хайсан. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг та нарын төлөө л орхисон. Энэ аав чинь нийлээд та дөрвийг би л хооллож, хувцлаж өдий хүргэсэн. Охин минь ээжийнхээ мөрөөдлийг гүйцээхэндээ гэж
хичнээн баярлаж яв. Эцэст нь ийм үг сонсох байжээ. Хэмээн Цэрмаа зүрхрэн уйллаа. Нар сарах хоёр сандран ээжийг аргадан за ээжээ тоглосон юм а. Охин нь мундаг дуучин болно хамлая. Чандам эрдэнүүд тань та хоёроо итгэлээ хугалахгүй гэж нар цог золбоотой хэлэхэд Цэрмаа догдлон нулимстай нүдэрээ тийм байлгүй дээ гэсэн янзтай инэвхэлэн харж огтоо татан үнслээ. Солонгос дэмжлүүлж цойрол болсон цээсвэрэн аавынхаа аминчлан загснаар хэд хоног түрээсийн байранд бөгөөд сүүлдээ үхтлээ уйдан Солонгосын монголчууд Facebook группт гурамч хаягаар хэлсэн охид бүсгүүчүүдтэй танилцж эхлэв. Үнэн дээр цээсвэр Монголд оншилсан шиг тийм хүнд бэртэйг байлаа. Цоггүй энэ дээр алдснаа хожим мэдсэн. Учир нь юу гэвэл анхнаасаа шүүхэмлэгийн шинжээч нар хахуулд автаж дараа нь цоггүйгийн хүүгийн хэрэг гэж мэдмэгц айсандаа доороос дээш шат хүртлээ ам нэлэн худалд өгнөлт гаргасаар цоггүйд итгүүлж чадсан аж. Цэгмэдээс баггүй мөнгө авсан тэд хүүгээ Солонгост хэсэг хугацаанд намжин бай гэж хэлээрээ. Гадуур дотор хамаагүй тэнэж яваад бусдын хараанд өртчихвөл тэгээд л дуусаа гэсэн үг шүү. Хэмээн амжилтлан загчээ. Гэвч цээсвэрнгээ арх уух сонирхол уйл тачаалан түүнийг удаан хорч чадсангүй. Цоггүйгээс эмчилгээний зардалд хангалттай мөнгө авсан цээсвэрэн аавынхаа авилгад өгсөн мөнгийг нөхөө зогсохгүй цаана нэг хэсэг тансаг амьдрах хангалттай мөнгөтэй үлджээ. Бүрэнхий боломогт сүүлийн ягааны гудмаар хоёрынтой зочиолж Солонгос охид амталсан боловч нэг л сэтгэлд нийцсэнгүй. Ингээд хэдэн бүсгүйтэй идэвхтэй чадлсны эцэст номун гих гоё нэртэй эгчмэд бүсгүйтэй өөрийн байранд уулзахаар тохирч багсах юм бэлдэн догтлон хүлээлээ. Эргэтнэр нь чивчрэн хатурж хамаг цус нь судсандаа багтаж ядан эргэлдэх мэт бүх биеэр халуу туунав. Болцсон цагч болж удалгүй хаалганы хонх дуурлаа. Зурган дээрхээ бодвол овржуу царайтайж боломжийн бие хатаа бүсгүй том болгоомжтой царай гарган орж ирэхэд "Сайн байна уу? Санаа зовлтгүй ор" гэж цээсвэрэн уриалган хэллээ. Номуугийнх гоё нэртэй сайх бүсгүй бие ихэд барьж буй бололтой буудан өнцөгтөн цомцон сов. Би гадуур хамаагүй гарах боломжгүй юм л да. Тэгээд л аргагүйдан гэртээ дуудлаа. Эдгээд ирсэн баярлаа гэд цээсвэрэн кофе яглан өгөөд өөдөөс нь харан суухад номун харин би бүр санаа зовоод ингэж явж үзээгүй болохоор гэд муушилзав. Хамаг сэрлэн туйлдаа хүрэн байж чадах цээсвэрэн бие арайхийн барин "Би чамд чатаар тодорхой хэлсэн дээ. Идэхгүй байвал явсан ч болно. Би гомдохгүй" гэв. Харин номун булчинлаг чирэг биетэй өндөр сайхан залууг хараад аль эртээ үлдэхээр шийдчихсэн. Доошоогоо норн нойдогнон "Дажгүй залуу юм. Бас мөнгөлөг бололтой. Тас зуурдаг хэрэгээ" хэмээн тэсгэл алдан бодоцсов. 9-р хэсэг төгсөв. Чандаман Эрдэнэ 1-р бүлгийн 10-р хэсэг. Цээсвэрэн номун хоёр чатаар хангалттай танилцсан байсан болохоор хэл амаа амархан ололцож тун удалгүй тас дэврэлдэн үнсэлцэж гарлаа. Номун үйл ялэг Миралаг гэж өөлхөөс бусдаар хэнд ч гологдомгүй аятайхан бүсгүй байв. Цээсвэрэн эмэгтэй хүнээс хол хүндээ удсан гэдгийг мэдэх тул үнэрхэлгүй хувцаа тайлан хэвтэж хөлөө дэлгэн найр тавин тосож булчинлаг залуугийн хүчрэг бүлэлт бүрд сурмаг ивэн уян тачаангуй хоолоогоор "Ямар сайхан юм бэ" хэмээн гиншиж үе өтрийгээ чангалан байх үед цээсвэрэнч тэжсэнгүй айхалсаар дурах ханан шингийн юугаа шахаж орхив. Номун инээмсэглэн "Яасан яаруу юм бэ? Би болоогүй юм штэ" гэд цээсвэрэнгийн шодооноос бэлгэвчийг суглан авч амийн загтаа хайчхаад "За одоо өндийхүү шуухаа минь алив" хэмээн сулбаж амжаагүй эргэтэн долоон тэрхийг нь хилээр эргэнүүлэн гжигдэж амандаа нэг оруулан
нэг гарган элдэвлэж эхлэв. Тэр янгийн ажилд тун дадмаг нэгэн бололтой. Сар гарan элдэв эм тариагаар бөмбөгдүүлсэн эдэр залуу эрийн бахархал ядах юмгүй өндийн хөвчрөөд ирлээ. Намун 100 бор нүдэрээ инэ. Ой, сүрх юм гэж хэмээн багтан дуалцнаа. Цэсүрэнгийн дээр сандаалан суугаад умдагны үсээр хідэнтэй өрөн нааш зааш таацаараа морилцснаа. Өөрийнх нь сэрэл бадрав бололтой. Ой, алив хамгаалтаа гээд бэлгэвчиг шүүрэн авч эргэтэнд нь углаад үдрээр үгээ аяархан гулгуулан оруулмагц хэмээн туйлын уйхан хоолоогоор гиншин морин дээр морцсон аятай хөх юугаа бомбогнуулан цогж гарлаа. Аргиш гэдийн цэсүрэнгийн шилбэнээс атгаад таацаараа урагш хойш хөдлөн тэгснээ үсээ хаялан лав дуу хадаан цогж хөхөө атгалан гиншиж уруулаа хазлан ёстой л ганхаж байлаа. Цэсүрэн түүний энэ үйлдэл маш их таалагдсан бололтой. Хонгор минь болж байна. Өшөө яваад өг гэж амьсгаатан өглөнгээ номооны хөдөлгөөнийг угтан эвэн тосож өгзгнөөс атгалан өөр лүгээ шахан үе өндийн мөөмнийхэн товчноос хальт өмглөн хаацна. Удтал дуу шуутаахан бүлэлдсэн эцэст намун гэж чигчгэн нь нуун алдаж өдрийн жирвсхийн дур ханан сулдахад цэсүрэнж овгонтол ухтуулан бүлсээр жирэлзүүлэн шингэнэ шахлаа. Өрөөнд бөхчин байсныг хэлэхүү шалб нортлоо хөлөрсөн хоёр амьсгаатан хэвтэж түр амсгэв. Хорхын дарга гомд сүрэн тушаал гаргаж одыг гадуур заалттай ажилд томилсон нь үний худгийн моторчин усны тэрэгний жолооч их ажил байв. Од хийдгээр биеийн хүч шаардсан хүнд ажил хийхийг хүссэн боловч зарим нэг хоригдлууд чухам ягаад ч юм түүнтэй тохилдоод байсан тул аавынхаа захиас болоод даргын үгийг дагаж шоронгоос гадуур байх болов. Хийх юмгүй шахам энэ ажил түүнд үнэхээр уйдгартай байсан ч явандаа дасаж гэрээсээ ном зохиол болоод боксийн мишоко авчран уйлах завгүй бие бэлтэж гарлаа. Өдөрт 1-2 удаа усны машинтай шорон руу орж ус өгнө. Хэдэн оныхын бүү мэд асаж өгдөггүй моторыг сэлбэн зассаар тунд дажгүй болгож орхив. Усны машиныг ч гэсэн муудаж хуучирсан эд ангийг нь 1-2-оор сольсоор аятайхан болгоод авчээ. Уурын зуухны галж бас давхар гагнуурчин хийдэг Төөмөө гих настай ах эхэндээ түүнд их дургүй байснаа сүүлдээ тэр хоёр дотносож гал хамууд нэг осондоо амьнэгтэй хүмүүс болов. Харахад ааш муутай ёг зүрдүү зантай юм шиг санагдавч тулаад харцвал тун сайхан зантай хүн байлаа. Төөмөөг ээлжтэй үед од ажил дээрээ очин наан цаан туслан хоол хош хилцээр уйдах завгүй байдаг болж нэг л мэтгэд шин онгарчээ. Төөмөө түүнд шоронгийн дэг жагийн талаар нарийн тайлбарлаж сэтгэл өөдрөг байхыг зөвлөнө. Ойролцоох сумын төвийн захиргаан хаяа тасарна. Тоггүй болсон үед будгаас ус авахар ирсэн хүмүүс ирэх тул тэдэнтэй элдвийг хөөрнөн шин содон юм сонсох нь түүнд үнэхээр зугаатай байдаг байв. Тэр нэг өдөр сургуулийн багш гэх намхан нуруутай 100 алаг нүдтэй туранхаа бүсгүй ус авахар ирснээс хойш сумын тог тасраасаа гэж маш их хүсэх болов. Эд залуу насандаа аваа од мэдээж эсрэг хүүснээ хүсэн сэрэлтэх нь зүүн хэрэг. Үүнийг анзаарсан Төөмөө чээж аргагүй зү залуу хүн ах нь наад багш бүсгүйг судлаад өгье. Энд 10 гаруй жил суусан хүний хувьд танил байна гэж мушилзаад харин чи ахта 2 шил архи олоод өгөөч болох уу гэж хэлэхэд одож зөвшөөрчээ. Цэсүрэнгийн өвчний зардал сүүлдээ бүр дийлдэхэ болж ирлээ. Байс хийгээд л өндөр дүнтэй мөнгөн нэхэмжлэл ирдэг. Тэр болгонд татгалзахгүй явуулсаар сүүлдээ санхүүгийн хувьд маш хүнд болов. Цогхуу аргаа баран найз нөхдөөсөө авсан хандва хамт шинж явуулчихад цаашид энэ мэтээр үргэлжлэвэл дампуурхна гэж бодон банкнд ажилладаг найз дээр очиж учир зовлонгоо тоожвол
Наад асуудал чинь нэг л нотой байна. Сүүлийн үед хүмүүс эмч нартай ховилдан иймэрхүү заллин их хийдэг болсон. Би шалгах хэрэггүйж хууль зөрчөөдж болтугай чухам ямар дансанд ороод байгааг мэдээд чамтай холбогдъё гэжээ. 2 хоногийн дараа найз нууцтан чи хуурдагджээ. Эхний 2 шилжүүлгэл эмнэлгийн дансанд орсон байна. Сүүлд цуулж хийсэн 500 сая төгрөг чинь яг адилхан нэртэй жижиг байгууллагын данс руу орж. Нэр нь адилхан боловч дансны сүүлийн 2 орн төстэй юм байна. Чи шүүгч хүн байж анзаардгүй мүү? Гэд дэн сөөгшөн яралт арга хэмжээ аваа. Яаж хийхээ чи надаар залахгүйз гэхэд шоконд орсон цогхүү. За тэгэхээстэй. Өөр юу ч эс хэлж чадав. Хувийн мөрдөх товчоотой хуурай дүүдээ энэ тухайгаа хэлэн тусламж үзвэл цаадах нь. Ууха тэгээ. Мөнгө төгрөг өгөөд хэрэггүй. Та надад өчнөө тус болж байсан шүү дээ. Гэхэд цогхүү. Яаж болох вэ? Ядаж замын зардал. Өнөөх залуу үгийг нь гүйцэд сонсолгүй. Зүгээрээ аха. Дүүн угаасаа Солонгос явах ажилтай. Тэр далминдаа сайтар судлаад ирье. Таны тусалсны ачаар л би өдөө зэрэгт яваа шүү дээ. Та харин цээ сүрэн билүү? Тэр нөхрийн мэдээллийг над руу явуулчихаарай. Окей гэжээ. Төөмө амлсан ёсороо одын сонирхсан бүсгүйг судлаж ирээд нарийг нь Туул гэдэг 27 настай 5 настай хүү аав ээжтэйг амьдардаг ээлд байш цангүй багангийн багш бүсгүй юм байна. Од инээмсэглэн хүүхэдтэй гинэ. Тааж сайн судалжээ. Тэр мэдээж харин гомдож болохгүй шүү. Та нарын ярьдгаар дурлахгүйгээр үнсэлцэн үз. Маа энийг ав гэд баахан бэлгэвч өглөө. Од бүр илгээ хөштөл инээн. За. Тэглээгээ тэр охин намайг тоогооч үлөө, өгөөч үлөө. Ямар тааж оролдоод үзье гэхэд Төөмө түүн рүү согоодон сайхан мэдээрээ гомд авзаа гэсээр явж одов. Энэ ярианаас хойш нэг удалгүй суманд тог тасран ус авах хүмүүсийн цуваа одын худгийг зорж эхлэв. Од мэдээж ганцхан хүнийг харж байсан бөгөөд Туул найз нь бололтой нэг бүсгүйтэй цуугэрж ус авав. Найз нь гих махлах бар бүсгүй нэлийн яриасыг нэгэн бололтой. Элбэг хөөрнөн манаасам нэрээ үнэхээр хоцрогджээ. Хорхон худаг байгааг бол гол руу явах юм хаашим. Ёстой нэрээ гэж баахан юм ярьлаа. Энэ зур ус авах хүмүүс ч цувсаар Од багш бүсгүйтэй олигтой жимж ярьж чадсангүй. Танай суманд өшөө 2 ч худаг байдаг үсттэй. Тэр нь бас ажиллахгүй байгаа мó. Нэг нь бүр цаана байдаг юм л да. Жохон хол. Төвийн худаг ажиллахаа болоод удаж байна. Тэгвэл аргагүй юм байна. Од Туултай хэд харц тулгарч үг солих гэсэн боловч нэг л болж өгсөнгүй. Харин нөгөө бүсгүй тэр хоёрыг халгаж ядан байгааг анзааран Туулын утасны дугаар гэд инээхэд хөөе чи болил доо хүмүүс юу гэж бодох юм гэчихэд чавх шиг улаачихв. Ямар тааж Од утасны дугаартаа үлдэж тэр оройноос хойш хэдэн өдөр Туултай чатлаж нэлийн дотнослоо. Од өөр тохиолдсон бүхэл үннээ нууж хаалгүй хэлжээ. Хаяахан чатан завсраа Иремийн цэнгэлийн тухай багасаг шургуулсаар тэр хоёрын хооронд тунд дажгүй итгэлцэл бий болов. Төөмөгийн санууснаар бүсгүйд хайртай, дуртай энтэр гэж худал хошгоруулсангүй. Магадгүй Туул түүнээс илүү ихийг хүсэж байсан ч байж болох юм. Залуусын харилцаа улам дотносож хэд хоногийн дараа турхан биетэй Туул бүсгүй Одын хариуцдаг удагны умгар өрөөнд ирж биесээ хүсэмжлэн тачаадсан хоёр учран залгалаа. 10 дугаар хэсэг төгсөв.